Монгол Улсын шадар сайдархлуулсан дэлхийн адууны өдрийг зохион байгуулах ажлын хэсгийн 4-р хурал болж бэлэгдлийн загварыг эцэслэн баталжээ. Хуралдаанаар дэлхийн адууны өдрийг дэлгэрэнгүй хөтөлбөр урай бэлэгдлийн загварыг эцэслэн батлах, морин парад зохион байгуулах маршрут төсөв, олон улсын морин хуралдаан зохион байгуулах зам, журмын төсөл зэрэг асуудлыг хэлэлцжээ. Энэ үеэр дэлхийн адууны өдрийн лого бүтээх хуралдаанд нийтээ 30 уран бүтээлчийн 63 лого ирүүлснээс ажлын хэсгийн гишүүдийн олонхын сантаар уран баримлж, очир болдын тэнгэрийн хүлэг бүтээл шалгарлаа. Тус баримлал нь Монгол улсын төрийн сүлднээс санаа авч морийг далавчтай дүрсэлж тэнгэр өөдөө тэмүүлэх хүсэл хиймэрийн дэд илэрхийллийг бэлэгджээ. Хуралдааны төгсгөлд шадар сайд дэлхийн адууны өдрийн баталсан урай бэлэгдлийн оюуны өмчийг шилжүүлэн авч урилга, постор, дуу дүрс бичлэг, кино нэвтрүүлэгт ашиглах, гадаадын зочид төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэл ажлыг хангаж ажиллах, олон улсын морин хуралдаанд зохион байгуулах журмыг батлуулах, оролцогчдыг захим системээр бүртгэх, морин заслын эмчилгээний төвийн ажлын даалгаврыг боловсруулж байршлыг сонгон газрын асуудлыг шийдвэрлэх зэрэг дид ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох үүрэг даалгаврыг өгсөн байна.